За санаа. Яхарэти. Та бүхэндээ үргэж байгаа 100 хүлээ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Улаанбаатар хот дахь Сэлэнг аймгийн залуучуудын холбооноос явуулж байгаа Сэлэнг 100 подкастын маань энэ удаагийн дугаарт манай хүндэт зочноор Нармын мейкап студийн үүсгэн байгуулагч, мейкап артист Нар Мандах оролцож байна. За, танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, бүгдээрээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За, таны ажил сайн уу? Ойрын хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулав та? За, ер нь бол одоо яг маш их завгүй ажиллаж байгаа. Тэгээд тэр тусмаа одоо яг нэг бидний одоо юу гэдэг юм манай мэрэгжлийн онцлог гэдэг чтэй ингээд юм давтамжтайгаар бас нэг юм аягүй ачаал авдаг үеуд байдаг. Тэг яг тэр үе нь бол одоогоор ирж байна. Тэгээд яг энэ чиглэлээр одоо баг 11 жил ажиллаад явж байна. Тэгээд ер нь бол ингээд жил ирэх тусам л ажил багасхтай бүр улам ихсэж байна. Ер нь бол нэг өөрөө яг нэг компанийн гүйцэтгэлэг хийдэг. За тэгээ мөн багшаа яадаг, мөн одоо нүрэ боддог гэдэг ингээд аягүй олон хүний ажлыг ер нь бол ингээд хийдэг учраас ачаал маш их авдаг. Ажил маш ихтэй л байна. Ваа, ямар гоё юм бэ те. Завгүй байх тусам хүн чинь лон гэлцдэг гэдэг танд бас ажилд амжилт хүсье. За тэгээ өнөөдрийнхөө ярилцлагыг бас таны хүүхэд насны талаар те. Сэлэнг аймагт аль сум таан төрж өсөж ямар сургууль зурж исэн тэр хүүхэд насныхаа гоё алтан дурсамжаас суулцсан. Зүйтэй хаа гэж бодож байна. За би ч анх яг Сэлэнгэд төрсөн, Сэлэнгийн эмнэлэгт төрсөн. Тэгээд 2 настайдаа манайх Шаамарт шилжиж очсон. Тэгээд манай аав болохоор Шаамрын одоо клубт ажилладаг байсан, хөгжмийн багш хийдэг байсан. Ган болт гэж хүн байсан. За тэгээд манай ээж болохоор бас нэг тухайн үед тэр дотор байр энэ багш энэ хийдэг байсан. Тэгээд ер нь бол яг Шаамрын 2 дугаар баг гэдэг. Хинди 2 дугаар гэх те. Одоо 2 дугаар хорооч гэдэг лөө. Юу ч ингэ дээр доор гэж байдаг шүү дээ Шаамар чинь. Тэрний доор яг ингээд нэг юм зочид бодол байдаг гэсэн юм аа тэнд чинь. Тэгээ яг манай хойдолд нэг юм орс хүмүүс байдаг гэсэн юм. Яг тэнд өссөн. Тэгээд төв гэдэг гэсэн тий. Тийм яг одоо 2 дугаар. Тэгэл чи нэг сумын нэг дошны юм байна. Тийм байна тийм. Тэгээд айгу баг насаад айгу гой дурсамжтай байдаг. Тэгээд би одоо хүүхдүүд чинь ер нь нэг баг насааны сандгүй шүү дээ. Би бол маш сайн санддаг. Яг цэцэрлэгт байснаа сандаг. Цэцэрлэгт байхдаа юу ажилласан юм. Яг ингээл ята мата тоглоол те ингээл янз бүрийн тэмцээн янз бүрийн юмд ордог аюу тийм итгэдэг хтэйсэн. Яг тэр жоохон байх үе маш сайн сандаг. Тэгээд сургуульд бас нэг Шаамрынхаа сургуульд ороод 6 дугаар ангиртлаа Шаамарт. Юу хасан сурсан. Инх цэцэг гэх багшийн анх шав болоод сурч ирсэн. Ер нь бол багтаа аюу сахилахгүй хтэйсэн. Ширээн дээгүүр ингээ гүүгээд бандер зоддог тийм охин байсан. Тэгээд манай багш надад дандаа тэгжилдэг байсан. Эрдэмтэй хүнд 10 их мөрөн дүлгөө ингээд инх цэцэг багш маань дандаа тэгжилдэг байсан. Тэгээд яг үнэндээ бол би хичээлдээ бол аюу үнэхээр сайн байсан. Гэхдээ ямар ч дүлгөөхөн бол байгаагүй. Амар сахилахгүй тэгэл ангийнхаа надаас аяг өндөр охтуудыг зодчдаг. Бандерыг бол зүгээр ингээ ширээн дээгүүр гүүгээл зодчдаг. Тийм аюу тийм дүрсгүй тийм охин байсан. Та би бас яадаг гэсэн бохоо жоохон бахта цэцэрлэгийн амнуудыг бас аягүй сайн сандаг байхгүй. Тэгээд хүмүүст хэлэхлээр амар гайхдаг. Тэгээд хүмүүс сандгүй юм биш. Харин тийм үлээ. Ганцаарх нь одоо ингэ цэцэрлэх юмыг санаад идэм бахта гэж бодвол амар гайхал. Тэгээ манай багш чинь бид эдэг аягүй сайн яг бэлддэг гэсэн байхгүй. Одоо яг ингэ бодоход цэцэрлүүдийг хараад байгаа багш нар өрсөж тийм байхгүй. Тэнгууд нөгөө жоохон бах нөгөө бид цэцэрлэгийн өрсөд гэж болдог гэсэн шүү дээ. Тэнгууд бид эдэг нөгөө бүр ингэ жоохноос нь ихсүүлээд нөгөө бүжгээр дрипер бэлддэг заяа. Тэгээ жил болгон бид эдэж авардаг. Тэгээ бяцхан генералууд гэдэг ингээ хувц хүртэл ингээ хийж өгдөг заяа. Тиймээс шүү. Тэр мэрийгээ бүр амар сайн сандаг. Тэгээ жоохон бахад бид нарт юм нөгөө мантан бо зүгүүд тэгээ доотл ингээ шарцсан. Тэнгуутаа дээдлийн нэдчихэд яг орол ингээ бидэд аягүй сонио оронд авч унтдаг гэсэн. Тэр ихтэй яах ч тэгжсэн дэмэдэг. Гэтэ ер нь нэг одоо Шаамарт байх үеийн дурсамжийг одоо эргээ ботхоор ер нь аягүй тийм өлчөр гэх юм уу те. Ер нь аягүй тийм ачаал даах одоо тийм юу гэдэг хэцүү бэрхийг туулах тийм айгу чадвартай өссөн болов гэж бодоод идэв. Одоо эргээ ботхоор амар чимшиг те. Манайх чинь би 3 дугаар хүртлээ яг юу яаж байгаа. Манайх одоо яг тэр 2 дугаар хооронд байж байгаад тэгээ дээшээ нүүсэн. Дэврүү нүгээд яг тэр ойн захад байдаг гэсэн юм а. Яг л модны яг захад манайх айгу том дүнзэн байшинтай тийм айлсан. Тэгээд 4 дугаар ангид өлөө 4 дугаар ангид орох жил манайх
34 дэх тооч гэж байдгийг. Одоо яг ээж мод байдаг. Хүмүүс бол мэднэ. Сэлэн шамрын бол мэднэ. А тийшээ манайх нүгээд манай одоо ээж аав хоёр ер нь бол манай аавын ажил бүр болоод одоо баг мал дээр гарсан гэх юм те. Манай ээжийг дагаад ингээд манай өвөөгийнх тэнд идэгс өвөөгийнх рүү нүгээд тэгээ тэнд очсон. Тэгээ би 4-р анги 5-р анги 6-р анги ингээд 3 жил дараалаад юу 34-өөс гараад шамрал алхдаг гэсэн. Тэгээ нэг талдаа 10 км. Тийш дээ 34 44 доо тоочч яг шаамар байхгүй. Тэгэхээр та яг уулан дээгүүр яваад модон. Тэгээд ер нь 10 км байсан. Тэгээд өглөө яваад сургуультай явчаад сургуультай суучаад буцаад алхацдаг. Нийт өдөрт 20 км алхдаг гэсэн. Өвөл эвгүй юм тий. Өвөлж алхдаг гэсэн. Тэгээд хамгийн гол бид намайг алхах замд айгүй амар оршуулгатай байсан. Оршуулга гэж байдаг. Тэгээд тэр үед тэрний хажуу байж байгаагаар бүр юурээс айхгүй явдаг гэж. Одоо баг тэрний хажуу машинтаа гурхаа айгаад байгаа. Тэгэхээр бас нэг тийм. Тэр чинь өвөлчин болохоор өглөө хэрвээ хичээл ордог бол харанхуй ирнэ. Харанхуй. Тэгээд ирдэг гэсэн тийм. Алхаас сурсан. Тэгээд яг ингээд үе үеийн хүүхдүүдтэй ингээд хамт ирдэг. Заримдаа ганцаараа алхдаг янз бүр тэгэл. Тэгээд тэгж алхаж малхасаар байгаа. Ер нь фитнес одооны фитнес ямар шаардлагагүй байна. Тийм. Тэгээд би ер нь айгүй тийм хөл мөлөх чанга ер нь айгүй тийм булчинлаг болсон юм шиг байгаа. Айгүй их алхдаг байсан болохоор тэгээд нөгөө 34-т байхдаа нөгөө манайх голын ирэлтээр байсан болохоор амар сэлдэг. Тэгээд ер нь бол их тийм юу одоо юу гэх би чанга нэг тиймэрхүү болчихсон баг. Хичээлээд эхэлсэн аа. Тийм. Тужийн нарсан дотор өдөр болгоно тий. Одоогоор бол одоо баг аялдаг байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ ууланд алхдаг одоо тэр үеэс эзон ч одоо айл хүмүүс ч одоо ингээл 7 хоногт нэг удаа уул мууланд алхдаг бол би бол 7 хоногт 5 удаа алхдаг. 7 5 өдөр алхдаг байлаа гэдэг шиг. Би яг вакс тань шиг юм шүү дээ. Адилхан манай ээж хоёр хөдөө идэгсэн байхгүй. Цаашаа нөгөө бүрэгдлээ гэдэг. Бас 8 км. 49-ийн тийш. Тий 49-ийн зам голынх нөгөө тал таахгүй. Тэгэхээр би чинь бас 8 км 7 хоног л хоёр талаас л алхдаг гэсэн чинь энэ талаас алхаад энэ талаас алхаад. Би ч болохоор хагасдагсан юм. Та болохоор өдөр болгон ч хийх юм. Тэгэхээр бас яг энэ нэг суур би ч бас нэг спортоор хичээлдэг тийм нэг зэрэгтэй. Тэгэхээр тэр яг тамирчин болох ч юм уу таны хэлээд байгаа тэр хат суух тэр юм маш их тэр суусан баха. Одоо ногоо тавьдаг, магадгүй тавьдаг гэсэн баг тийм. Мал хариулах ч гэдэг юм энэ болгоо. Одоо ярихад бол илүү амттай л. Ер нь бол баг бахта ер нь тэгэл мал дээр гараад одоо мадэр манай ээж тэр тийш очиж нүгэл ерөөсөө одоо бүх л юм хийдгээс хөдөө тэгэл үнэ өглөөний 3 цагт 4 цагт босч үнээс аагаал тэгэл нөгөө сүүгээ өдөр нь хөөрүүлээл те тэгээд хамгийн надад нэг гоё ярих одоо юу гэх юм намайг манай ээж бас аяга ухаантайсэн байхгүй намайг жоохон байхаас нь сүү тараг одоо тэр яг одоо тэр цагаан эдэгээ боловсруулад тэрийгээ дандаа заруулдаг гэсэн байхгүй надад би сэлэнгэд авч зардаг байсан. Богоноор явдаг шүү дээ. Тий. Оройны 7:30-д богоо ирээд. Тэгээд нэг 7:45 ч үлээ гэхэд нэг сэлэнг орчдөг. Тэгээд сэлэнгэд ч яг сэлэнгээ цэнгэр таванд гаргах юм бол намайг амар сайн мэдчихэв. Би чи шар мараар төмөр заваар явдаг байлаа гэсэн шүү дээ. Би цэнгэр таванд гарах 16 17 дугаар байрг 16-ад манай ихчөөд байсан байхгүй. Тэгээд би ихчэндээ очиж сав суулан болгоод тавьчаал. Тэгээд ерөөс гараад нэг ойрлоход пир хийгээд бүх хүн гарч ирээл авдаг. Намайг таньдаг болсон байсан. Тэгээд яг миний үеийн хүүхдүүд тэнд ингээд тоглодог гэсэн байхгүй. Ингээд хөлсөө гартал тоглоод тэг чин би тэнцсэн. Үнэн 8 чинь тэгэл сүүгээ зараал таргаа зараал. Тэгээд хамгийн гол нь дуусаад ерөөс хэдхэн минутын дотор зараал буцаад богондоо суудаг гэсэн байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэг цагийн дотор л ерөөсөө цаг ч хүрэхгүй хугацаанд сүүгээ зараал буцаад богондоо суугаад очивол. Тэгээд яг энэ нөгөө нэг байрны голд гэдэг үстэй. Тэг яг байрны голд. Тэгээд 16 яг миний үеийн хүүхдүүд тэнд тоглодог байхад тэд бүгдөө намайг шоолдог гэсэн байхгүй. Сүүч аваа гэж шоолдог байсан. Би айгу инээдтэй байна. Тийм. Тэгэхээр чи одоо гэхдээ тэр хүүхдүүдтэй би таарсан байхгүй юу? Намайг таньдаг. Гэтэ яг үнэндээ тэр хүүхдүүдийн нэг охин нь бол надад хэлжилсэн. Биднийг хөлсөө гартал тоглож явахт чи юу яатал үлээ амар хөдөлмөрлөдөг байсан. Тэгэд яг тэр үеийн тэр хөдөлмөр чинь одоо чиний ийм байгаа байдал чинь үр шимийн хүртэж юм тий. Тэгээд чамаг амар бахархаж явдаг шүү гэд. Тэр намайг шоолж исэн хүүхдүүдээс нэг охин тэгж хэлжсэн байхгүй. Би чи яг тантай адилхан байхгүй. Бас 1-р ангиас ихснэрийгээ дагаал 10 битад 20 литр сүү зарна тэр чинь. Тэгээд хоёр талтаа ингээл 80 маяа арчлөө зардаг гэсэн шүү дээ литрэнтэй. Таны үед бол арай бовр. Тэр үед бүр байсан байж магадгүй. 100 мөн бүр 44 54 болсон байсан байхгүй юу? Тэгэхээр тэр үед чи мөнгө их байдаг гэсэн шүү дээ. Би ч явж исэн манайх яг тэр нөгөө нэг 90-ад оны дундуур үе ихгүй. Тэр чи яг таны чи явж байгаа. Тэгэхээр нэг тэр үе зах зээл жоохоо ингэсэн. Том талах чи нэг хэдэн зуун төгрөг. 300 төгрөг гэсэн том. Тэрийг аваад ирдэг. Тэгээ нэг илүү мөнгө гарахаар самар авч өмжүүлдэг. Амар тийм хоббитэй.
Яаваа самурай хүмүүс загнуулаад бороод нэг заримдаа нэг туулаачлна гэж нэг ах нарыг дарж явж тийм байсан. Плед авахгүй те би болохоор айгу тийм ер нь хүнтэй айгу хурдан ивэ олчдаг тийм юм байхгүй. Тэгээ ерөөсөө тэр бонор явсараа бүх продуктыг таньдаг болсон. Ерөөсөө бүх ээлжнийхийг тань. Тэгээд ерөөсөө би ганц плед авч үзээгүй. Ороод нөгөө продуктуудынхаа ямар ч боо онгоос шууд ороход бүгдөө таньдаг юм болж. Тэгэл тэд нар шууд өрөөнд нь ороод суучна. Арилцаа маш сайтай байсан шүү дээ. Тэгээд тэд нартайгаа бүр нэлээд тийм дотн бүр Улаанбаатар руу хүртэл намайг наадмаар дагуулж ирээд надад үзүүлчихлээ. Тэр продуктуудаас манай ээж мэжтэй тэд нар аюу сайн найзууд энэ төр болол. Тэгээд мэдгүй нэг багасаа л ингээл бүх хүний учрыг болдог харилцаа сурцсан нэг тийм байдаг. Тэгээд тэр 8-ны ухаан мөнгөний үнцэн гэдэг зүйлийг маш багаас манай ээж бол үнэхээр сайн ойлгуулж чадсан гэж боддог байхгүй би. Тэгээд одоо би хүүхдээ ботглоор ээж нь тэгдэг байсан чиний насанд ирэхээр би тэгээд тань шиг сүү зарах хэрэгтэй юм. Та надад юу заруулмаар байгаа гэдэг байхгүй юу. Гэтэ яг мөнгөний үнцнийг үнэхээр жоох хүүхдэд тэгж ойлгуулвал ирээдүйд бол эзэж буруу болохгүй. Яг зөв тэр яг одоо 10 жилийн яга санхүүгийн зааж өгдөг юм те ерөнхийдийн ч юм уу те тэр болгоны яг амьдрал дээр хэрэгтэй практик юм яга зааж өгдөг юм амьдрах ухааны ч юм уу тэр талаасаа бас одоо энэ системд оруулж өгвөл хүүхдүүд ойлгох байхгүй яга тэр бидний хүүхдүүд бидний амьдралаар амьдарч үзэг болохоор төсөөлөхгүй шүү дээ. Гэтэ ийм байлээ ер нь хараад хахад хүн аюу хэцүү бэрх амьдралыг өөрөө туулчаараа хүүхдтэй тэр бэрхийг амсуулахгүй гэж хичээд юм лээ. Тийм учраас бидний хүүхдүүд яг бид нар шиг болж өсдөггүй юм л. Харин яг тийх баг. Тийм ингээд. Тэгээд бидний хүүхдүүд бас буцаж бүр ингээд улам багасаад авах магадaltaй ингээд харагдаад байгаа байхгүй. Харахаар. За таны тэгвэл оюутан нас руу орсол оюутан мэрэгчлээ. Анханасаа юм пикап артист гэдэг ийм мэрэгчлээ байсан уу? Бас тэрүүг бас сонирхолтой санагдчихэв. Би 10 жилдээ тэгээд 6 дугаар ангидаа нөгөө шаамар сурж байгаа 7 дугаар ангиасаа Сэлэнгийн 1-р онцлог шилжсэн бум цэндийн нэрмжид. Тэгээ би дөнгөж ороо байдсан чинь маадар айлгуурын гүнзгий нээгдээд Нанжид сүрэнгээд бас айгу мундаг багшийн шавьяар ороод тэгээд тэндээ ингээд төгссөн. Тэгээд яг тэр сурж байгаа хугацаанд би газар зүй олимпиадад аяг бэлддэг ус Гангаа гэдэг багш байсан. Гангаа багшийн гарын шав байсан. Тэгээд олимпиад нэрт аяг ордог. Тэгээд газар зүйгээр ерөнхийдөө нөгөө юу ачсан конкурсч хийсэн. Тэгээд мөсийн би газрын менежмент гэдэг анги авч ирсэн. Тэгээд мөсийн газрын менежментийн ангид 4 жил сурсан. Ер нь бол газар зохион байгуулагч маягтай. Тийм одоо мэрэгчлээ болох байсан. Тэгээд төгсөөд мэрэгчлэр ер нь л ажиллаагүй. Мэдгүй яагаад чи нэг тийм дуртай байгаагүй гэх юм уу те. Тэгээд 2006 он төгсчөөд одоо 8 он хүртэл ерөнхийдөө боловсролын үнэлгээний төв гэж байдаг шүү дээ. Одоо эслийн ерөнхий шалцсан болдог. Тэнд нэг хэсэг нэг ажилласан. Тэгээд декрет аваад тэгээд 2008 онд би чинь хүүгээ гаргасан төгсөн. За яаж суудсан бэлээ. За тэгээд маа нөхөр хятад явангуут нь нөгөө жигхэн эрх чөлөөтэй одоо нөгөө эсэргүүц хүн байхгүйгээр шууд студи байгуулаад шууд ажиллаж эхлэв. Тэгээд 14 оны сүүлээр маа нөхөр ер нь бол баг айгу сонирхож эхэлсэн. Нөгөө студи байгуулаад тэгээд яагаад сонирхож эхэлсэн бэ гэхлээр нөгөө маань хурж хятад сурж байгаад стипендээр л амьдарч байгаа шүү дээ. Тэтгэлэгтэй стипенд аваад тэнгууд яг Монгол руу наашаа ирээд амралтаараа ирэх болгонгод мөнгөний их цагаар тэнгууд чи надаас суусан чи би өөгсөн байхгүй. Тэгсэн чинь аюу сонирхоод тэр чинь мөнгө олоод байна чин гэж бодсон юм шиг байна. Тэгээд сонирхоод яасан байсан гэдэг нэг өөрөө баха яриад тэнгуудээ миний пэйж хуудсыг хөгжүүлж эхэлсэн баг маань хурж хятадаас. Facebook ордог багт л аргалал Facebook 131 мянган лайк. Тийм. Нилээд том хийж хэлсэн шүү дээ. Тэгээ маань хурж яг миний пэйжийг дөнгөж ажиллуулж эхлээл баг сарын дараа 2 сарын дараа баг 20 мянган лайк толгосон шүү дээ. Тухайн үед ч мөр пэйж хүмүүснийх ажиллуулдаг байсан. Тэгэл ерөөсөө манай нөхөр 15 он төгсөж ирсэн. Тэгэл төгсөж ирээл яг манай компани бүр ингээд юунд оролцоод явсан. Үйл ажиллагаанд бүр үйл ажиллагаанд нь оролцоо. Бүр нөгөө одоо илүү нөгөө юу гэдгийг менежментийн талаас нь цар ураагийнх нь илүү жоохон холоор харж оролцоод явснаас хойш бүр илүү хурдтай хөгжсөн манай. Яагаад вэ гэхлээр нөгөө ингэж байгаа байхгүй. Ер нь яг гэр бүлийн дэмжлэг нөгөө хань ижлийн дэмжлэг гэдэг чинь тэр юм дээр бүр илүү 2 дахин шууд хурд бүртэлждэг юм байл л дээ ер нь бол. Тэгж би ойлгосон. Тэгээд яг тэр эсэргүүцэд би болохоор миний хамгийн том ялалт юу байсан гэхээр нөхөртөө хүлэн зөвшөөрүүлж чадсан л амар том ялалт байсан. Бүр илүү хүнцэнтэй, илүү их далаацтайгаар гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо маань хөрчсөн намайг ер нь энэ яг нэг хийн гэвэл яг нэг галзуу солиотой юм шиг болоод яг ард нь гарч чаддаг.
Тэгээ яг ингээд юу ч хэлжсэн хэзээ ч угаасаа ухрахгүй гэдгийг мэддэг байхгүй. Тэгээд одоо ч гэсэн миний ажлыг нэг хийж байгаа аюух дэмждэг. Тэгээд бас давхар нөгөө намайг юу яадаг. Ингээд заримдаа нэг жоох ингээд нэг юм удаашраал ирдэг юм уу те. Тэгэл өөр юм сатаараад ирэнгүүт л намайг жоох ингээд пүүшлэх байхгүй. Би өөр амар шартай. Тэнгүүт намайг ингээд жоох шүүгддэг байхгүй. Шар гоцоолгоод. Тэнгүүт нь маргаасаас нэг мөр унтахгүй болоод өглөө ирж тусаад ингээд хэлдэг. Тэгээ ер нь бол миний учрыг олцоод байгаа. Тэгээд би нөгөө 12 онд би тэг ганцхан бас яг Монголд сураагүй л дээ. Монголд Magic Kiss гэдэг институт сурчаад Америк явахыг бүтлгүүцсэн. Тэнгүүт нь Америк онлайн сургалтанд сураад. Тэгээд одоо онлайнаар хичээл авчаад будалдаа хийжээ зургийг явуулаад сертификата шуудангаар авч ирсэн. Тэгээд 14 онд болохоор би Германы Криллион гэх брэнд гэдэг аюу алдартай. Тэр брендийн дэрэгдэх одоо сургууль гэж байдаг. Тэрэн дээр би special effect одоо яг тийм одоо ер нь бол яг мэрэгжлийн нэршил бол характер мейкап гэж нэрлэдэг. Тэр нь болохоор хүний одоо хүний хөгшин болгодог эсвэл шарах ил шарах сорив хийх, түлэгдэлт хийх одоо юу гэдгийг янз бүрийн тиймэрхүү хувиргалтуудыг киноны нэг эффект гэсэн. Тийм. Дээрээ би Германд очиж сурсан. За тэрний дараа 16 онд болохоор Нанара Брезена гэдэг аюу алдартай тийм Оросын одоо дэлхийн 18 удаа алтан медальтай тийм одоо мундаг тренер байдаг. Тэр тренерийн одоо дэлхийгээр ингээ аялал сургалтыг явуулдаг байхгүй. Тэгвэл Монголд хамгийн ойрхон ирэх нь хаана вэ гэдэг ингээ судлаад үзсэн чинь Казахстаны Астанад ирнэ гэд 16 онд. Тэнгүүт нь шууд Астана яваад нисээд тэг Казахстанд очиж тэр багшаа мастер класс суусныхаа дараа 1 сард очиод 3 сард дэлхийн аварт орсон. Солонгост тэр жил дэлхийн аварт 16 онд. Тэгээ тэрэнд болохоор дэлхийн аварт очиод тайзны төрөл хормын нүр бодолтын төрлөөр хүрэл медаль авсан байна. Монголд анх удаа анхны тий баг анхны медаль ахгүй гоо сагны салбараас. Тэгээд тэгж явж байжгаад 18 онд нөгөө 12 он 13 онд нөгөө 2 удаа фейлдсэн сургууль шүү дээ. Америкийн виз гараагүй. Тэр сургуульд 18 онд явсан. 18 оны 6 сард явсан. Би очиж сурахтаа болохоор простетик мейкап буюу хүний нүрнээс хив аваад дээр нь ингээд нэмэлтээр хиймэл арьс хамар ирүү хийдэг тийм сурсан. Одоо яг түн шиг шоун дээр орсууд ирж хиймэл арьс хийгээдсэн шүү дээ. Тийм яг тэдний хийсэн зүйлийг би сурсан байхгүй. 18 онд сурсан. Яг тэр Америк сургууль руу явхаас өмнө боловсролын над санал тавьж исэн. Ерөнхийдөө юм наахгүйгээр та зур будалтаараа хувиргаад өгч гэж. Тэгээд би тухайн үед яг нэг миний боломжч болоогүй, эртнээс ч яриаггүй байсан болох. Тэгээд тэр төсөл рүү ороогүй. Тэгээ Америкт бас сурчаад ирэхэд бол бүр шал өөрөөр харсан юм яг ингээ мейкапыг бол ямар том салбар юм бэ гэдгийг ойлгосон. Тэгээд миний нөгөө хөшөтөж явдаг одоо алдартай Mac Daddy одоо Битоян тэгээд аяга мундаг артистууд байдаг байхгүй юу? Инфлюенсер артистууд. Тэднийг бүгдийг BeautyCon гэдэг амар том шоунд дээр бүгдийг нь харсан. Бодитор нь хажуугаас нь очиж хараад хийсэн мастер классуудын бүгдэнд суусан байхгүй юу? Тэгэл би маш том зах зээл байд юм байна. Үнэхээр энийг хийвэл бүр үнэхээр тултал хийж болох юм байна. Тэгээд Холливуудад ажиллах амар том боломж харагдсан. Тэнд ер нь бол би нэг 3-4 жилийн дараа Холливуудад очиж ажиллана гэж үзсэн. Зорилго тавьчихлаа. Амар гоё тийм. Боломж угаас амар нээлттэй байгаа. Яа тэгэхээр миний одоо манай багш, миний сурсан сургуулийн багш нар бүгд Оскарын шагналтай байхгүй юу? Тэр Оскар, Эмигийн шагналтай. Тэгээд манай багш бүр DTV гэдэг одоо Холливуудын 200 сургууль кинонд ажилласан багш байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ хэлний чадвар үнэхээр сайн мундаг байгаад тэгэл асуудалгүй ажиллах боломж бол харагдчихлаа. Монгол артистууд ч уусаа мундаг шүү дээ. Тийм. Тэгэхээр бол айгүй ойрхон санагдаад байгаа ш надад. Дэлхийн түвшинд ганцхан Монголдоо биш дэлхийн түвшинд Монголын артистууд гарч үнэлэгдэх боломж бол нээлттэй юм билээ гэж харсан. Дэлхийн зах зээлд харсан байна шүү дээ. Хамгийн гол нь хамтрах хэрэгтэй. Баг болж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр шиг ингээд би гэдэж болохгүй бид байж чадвал айгүй том үд хаалга дэлхий ингээд нээлттэй харагдчихилээ. Ямар мундаг юм бэ те. Тэгээд нэг эрэгтэй хүмүүсийн нэг зүгээс асуулт асууж танаас мэрэгчлэнээс одоо эрчүүд жишээ би одоо яг нүүр ч юм уу арчлах цэвэрлэх юм амар марах мох нь аяа мэдхгүй ч гэдэм те. Тийм зүйлээс хол хөндий миний үеийн 30 гарсан залуучууд бараг тийм байгаа. Тэр яг эрчүүдийн зүгээс ч юм нэг юм танаа одоо студийн зүгээс яг эрэгтэйчүүдийн дайрс ажиллах гэж ярих юм те. Гап тэртлийн бас нэг байдаг бах те. Тэрийг бол сонирхуулаад үзэж байгаа хүмүүстээс залуучуудаа ингээд санал болгох. Одоо яаж ажиллах хэвээр, яаж одоо хөрчлөөгөө их нэртэй сайхан харагдах гал шүү дээ. Нэг хөрчлөөгөө бас нэг гоё цайрж маараач гэдэг юм те. Өөрөө гоё болгох юм. Тэр талаас нь бас нэг бицэн тайлбар зөвлөгөө бол.
Ер нь бол эрэгтэй гэлтгүй эмэгтэй гэлтгүй ижилхэн л арьсалтай ер нь бол явахтаа эмэгтэйчүүд илүү сайн нөгөө цаг зарцуулж чаддаг. Эрэгтэйчүүд бол нэг тийм тоодоггүй. Гэтэ яг арьс ижлэгийн арьс боловч эрэгтэй хүний арьс эмэгтэй хүний арьсаас арай зузаан байдаг байхгүй. Тийм учраас нөгөө нэг арчлахгүй байгаа мөртлөө нөгөө батг гарт үлсэн мөртлөө тэнд арчлаад байхад л ингээл гараад идэж байх жишээ тийм. Тэгдэг яг хуу манай хувьд бол бид нар бол ганцхан мейкапаас гадна ер нь бас хүмүүс рүүгээ арьс салхааны зөвлөгөөнүүд бас нэлээдгүй өгдөг сургалтууд дээр бас оруулж бүртэн оруулж өгдөг. Тэрний яадгүй гэхэлэр ер нь бол нөгөө арьс салхааны хамгийн одоо бүр суурь нь бол цэвэрлэгээ гэдэг байхгүй. Тэгэхээр цэвэрлэгээ маш сайн хийж өгвөл тэгээд нөгөө батгажилт тэгээд бохирдол нөгөө өрчлөөс гэдэг зүйл бол харьцангуй бага байж чадна. Тэгээ яг нэмэлтээр одоо жоохон 30 гараад ирэх үед ч юм уу те жоноос яваад ирэх үед илүү нөгөө бүтээгдэхүүнийхээ найрлагыг аягуулсаа уншиж мэдээд зөв сонгож чадвал аягүй боломж байгаа. Тэрэнд нь юу ордгоо гэхээр нөгөө найрлаганд нь одоо нэмэлт бодис орсон байна уу эсвэл яг тухайн одоо урмлын авих найрлага 100%-аараа өндөр доозоор орсон байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг мэдхийн тулд одоо нөгөө зүгээр энгийн тос түрхэх биш 30 гарсан эмэгтэйчүүд төр эрчүүдч төр дандаа серум суурьтай ампул суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл илүү охин найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүд илүү хурдан үйлчлэг үзүүлнэ. Зүгээр энгийн тос бол охин найрлагын 10-20% нь орсон бусдад нь дандаа нэмэлт зүгээр энгийн тоснууд орсон гэдэг холдсон байх жишээтэй тийм. Тэгэхээр цэвэрлэгээ маш их сайн хэрэгтэй, хоёрдугаар бүтээгдэхүүнээ яг зөв сонгож хэрэглэх хэрэгтэй. Гуравдугаарт яг тууштай өдөр болгон давтамжтайгаар одоо habit болох хэрэгтэй. Одоо удахгүй 2022 он гарах гэж байна шүү дээ. Тэгээ маа нөгөө эмэгтэйчүүд нь шинэ жилийн гоёд эхэлнэ. Тэгэхээр энэ жилийн ерөнхийдөө тренд нүүрний бодолтууд ер нь ямар бодолтууд байна? Ерөнхийдөө 22 оны бас нөгөө мейкапын чиг хандлага ер нь хаашаа яаж чиглэж байна? Тэр талаар тавьсан. Би бол гэхдээ тренд гэхээсээ илүү яг тухайн хүний царай төрхөнд тохируулж бодно гэдэг бол хамгийн чухал санагддаг байхгүй. Тэгээ ер нь бол ямар ч хүнийг ингээд ямар ч хамаагүй будаг аваад нялж болно. Тэр бол амархан. Хамгийн гол нь нөгөө тухайн хүний нүүрний онцлогийг мэдрээд дефект буюу одоо өөгийн дараад тэр хүний гой зүйл юу вэ? Гоёыг яаж татах вэ? Өөтөө юм нь яаж дарах вэ гэдэг тэрийг нь аягүй сайн мэдэрч чадаад ямар ч царай муутай хүнийг хөөрхөн болгож чадчихвэл тэр бол үнэхээр мундаг артист гэж үздэг. Тэрс маа сүүлийн үеийн одоо нүур бодроо бүр ингээд юу ороод ирсэн гэдэг дефект дардаг тийм одоо бодолтууд ороод ирсэн тий. Хөгшин үнийг 10-аас 20 сая залуу болгож будах. Эсвэл мөрөлттэй одоо хагас харвцсан марц үнийг ижлэн болгож будах тий. Дээр доор нүдтэй хүмүүсийг засаж будах. Гэх мэтлээ ингээд аягүй бол юм тийм өөнүүдийг дарах. Тэр бол илүү өндөр ур чадвар руу ороод ирсэн. Урлаг тал руу. Тий. Тэгээд миний бас нөгөө нүур бодолт бол урлаг гэдэг ном гарсан шүү дээ. Тэр ер нь бол нөгөө ном гэдэг одоо юу гэдгийг би аягүй олон мянган хүмүүст одоо яг 8 жилийн хугацаанд баг 3800 гаруй хүмүүст сургалт өгсөн байна. Тэгээд 28000 гаруй хүмүүст үйлчлэг үзүүлсэн байна манай. Яг энэ тоогоо ингээд дуртахад. Тэгэхээр энэс илүү олон хүнд илүү хүрмээр байгаа учраас бүгдэнд нь сургалт өгч амжихгүй учраас нүур бодолтой урлаг гэдэг ном 1 тэр ном 1-ийг болохоор илүү бүх эмэгтэйчүүд аваад уншаад дуурайгаад хараад будахаар яг олон улсын стандарт нийцгүүц маш том зузаан юм том зурагтай ер нь л зураг аягүй ихтэй тийм ном Монголд анхудаа гаргасан 19 онд гаргасан. Тэгээ одоо бол маш амжилттай сайн борлуулагдаж байгаа. За тэгээд ном 2-ыг нь болохоор нодны 11 сартаас гаргасан. Тэр нь болохоор илүү мейкап артистуудад гар зөвшрүүлдэг юм дасгал ажлын ном гаргасан. Тийм ингээ хоёр цуврал ном гаргаа явж байгаа. Тэгэхээр илүү нэг олон эмэгтэйчүүдийг гоё өөрийгөө гоё будаа сурчаасай, ур чадвараа сайжруулчаасай, өдөр болгон гоё харагдах боломж байсаар байтал бити өөртөө ихтгэлгүйгээр те ингээд тэгж яваасай гэдэг утгаараа юм бол ном гаргаад ингээд. Тэгэд ер нь бол миний яг одоо энэ салбарт ажиллаж байгаа хамгийн том зорилго бол олон мянган эмэгтэйчүүдийг өөрчилж гинсэн гэсэн хүсэл байдаг. Яа тэгэхээр эмэгтэй хүн өөрчлөгдөхлөөр айгүй олон зүйл өөрчлөгддөг байхгүй яа тэгэхээр нөхөр нь өөрчлөгдөнө. Яа тэгэхээр эмэгтэй хүн өөртөө ихтэй байгаа үед өөртөө ихтэй амар гоё хүн хизээч хинтэж хэрэлдэхгүй одоо тийм үстэй гараад ингээд амар гоё болсон хүн ингээд амар хараад урсахгүй шүү дээ. Тэгэхээр дээрээс нь тийм гоё болсон өөртөө ихтэй болсон нөхөртөө хязгаарч муухай харцахгүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ хязгаарч муухай харцахгүй. Тэгэхээр бүхэлдэн гэр бүл гоё болж шүү дээ тийм үү? Нэг шатар ингээ ихэ хэлчихсэн. Тэгвэл гэр бүл ингээ гоё болгоо тэр хүмүүсийн цаашаагаас хүмүүстэй харьцаж. Тэгэхээр ингээ нэг хин эмэгтэй өөрчлөгдөв. Маш олон юм өөрчлөгдөв. Дараах нь шүү дээ. Тэгэхээр бид нар эмэгтэй хүмүүс амар энэ ертөнцийг гэрэлтүүлж аюу олон зүйлийг өөрчилдөг хүмүүс ахгүй. Тэгэхээр зөвхөн эмэгтэйчүүдийг л гоё болгочиход бүх амьдрал аюу гоё энгийн болчих гээд байгаа байхгүй. Тийм учраас эмэгтэйчүүдийг л аюу гоё болгоод өөртөө
цаг зарцуулж чаддаг, өөрийгөө гоёор авч чаддаг, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг, өөрийгөө хайрлж хүмүүст хайрлуулдаг тэр боломжийг олгодог байгаасаа гэдэг утгаараа энэ салбарт бол ер нь маш олон зүйлийг хийх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нарми мейкап студ гэдэг нэрнийх нь утга учир нь ямар учиртай вэ? Тэгээ хүмүүс болохоор ингээд нөгөө нарми гэдэг юм гот амар содон сонин сасагтаад ингээд тэгдэг байхгүй. Та тэр нэрнийхээ утгыг тайлбарлаад өгч. Анх бид өгч мейкап авчин болоод байж хат манай нэг Proline гэдэг студийн оргил гэдэг нэг залуу найз идэгсэн. Тэгээд тэр найз дээр би мейкап авчин болсон ингээд танаа студийн зур бодуулах юм бол хэлээр энэ төр явж ирсэн чинь намайг чи тэгээд юу гэж өөрийгөө юу гэж нэрлэж байгаа гэсэн чинь мейкап артист Нараа гэдгсэн чинь за болооч тээ чи Нараа гэдэг хүн хитэн мянга байдгийг мэдхүү гэд. Тэгээ яах юм гэсэн чинь онцгой содон нэр байх хэвээр бүх мэрэгжлийн нэр гэж юм байх хэвээр. Тэгээд би тухайн үед одоо бодож байгаа л одоо хаанаасаа ааж яг болсон юм бас сайн мэддэг юм аа би. Тэгээ Нарми гэж нэрэд одоо нар мандах гэдэг үгнээсээ жоохон гаралтай тэгж л өгсөн. Тэгээ тухайн үед бол би нэрнийхээ утгыг үнэхээр мэддэг байсан байхгүй. Тэр чинь одоо 10 бараг 1 он баг шүү. Тий. Тэгээд өчөөд би 15 он 4 жилийн дараа нэрнийхээ учрыг олгосон шүү дээ. Тэг ягаад хайж үзье гэж бодов юм бүү. Тэгээд маа найз хүн бот хоёр яг нэг орой сууж агаад ер нь юу гэсэн үг Японоор хайгаад тэгсэн чинь далаа тэнгисийн нүр чигнэ буюу одоо далайн давлгааны чимээ хилдэг хоёр утгатай. Нэг нь болохоор гоо сайхан түрхэх гэсэн утгатай. Юм хоёр утгатай байсан. Тэгээ энэ утгыг би мэдснийхэн дараа за би яг л зөв замаараа л явж байгаа юм байна гэж өөртөө яг ямар гоёлоо хэлсэн. Тийм байгаа. Тийм байна. Утгыг мэдгүй яг ингэж тааруулна гэдэг чинь тэгээд өөрөө яг тэр чиглэл руугаа. Гэхдээ амлсан би өөрөө ерөөсөө мэдээгүй байсан байхгүй. Мэдж байгаа төгсмөл гэсэн үг шүү дээ. Тэгээд би за нөгөө хүн яг нэг юм яг л өстой явах өстой замаараа л явж ин да гэдэг тэр мэдрэмжийг яг тухайн улам илүү нэг өөртөө итгэж улам итгэлтэй нөгөө нэрнийх нь утга нь бол өстой гоё юм байна. чихэн инспайр аваад тэгээд бас би угаасаа л юм хүн болох ёстой юм шиг байсан ба манай аавч өөрөө урлагийн хөгжимчин байсан. Тэгээд манай эмээ болохоор Монгол кино үйлдвэрт жижиг иргэн эрхлэгч хийсэн. Сүүлд бас нүүр хөргөж мөрч хийсэн гэдэг байхгүй. Тэгэхээр ингээ бас нэг цусны юм яваад байгаа. Ген гэдэг шигтэй. Торгон мэдрэмж шүү дээ урлаг. Багаасаа би угаасаа нөгөө бүжгэлдэг, дуулдаг, дээрэс нь ингээ манай аав намайг театрт харуулдаг байсан. Ер нь бол урлагт аягүй хайртай. Тэгээд одоо миний мэргэжил бол ингээ Монголын одоо урлагийн бүх хүмүүстэй ажиллаж үзлээ. Тэгэл ингээл тэдэртэй хамтарч ажиллахад яг л тайп яг нэг байдаг байхгүй. Яг надад урлагийн хүнд байдаг бүх чанар байдаг гэдэг би өөрөө мэддэг байхгүй. Яалтчгүй юм тий. За баярлалаа. Тэгээд таны цаашдын ирээдүйд хийж бүтээе гэсэн зорилго одоо таны мейкап артист гэдэг бол энэ сонголт талархаа өгч чинь гэж штэ тий. Тэрний талаар та ирээдүйдээ мейкап, Монголын мейкап артистыг одоо ямар төвшөнд хүрэхийг зорж байна. Зорилгын талаар бас бидтэй хаваалцаач. За одоо бол бид нар ерөөсөө одоо хувийн амбиц гэх юм уу тий одоо би гэдэг үзлээ нэгдүгээр одоо аюу дарах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт бол би одоо түрүүнч хэлсэнтэй энэ салбарынхаа хөгжилд илүү хувь нэмрээ оруулах гэсэн тий. Тэгээ одоо ирээдүйд гарч ирж байгаа залуучууд ямар мундаг болж байгаа вэ? Тэднийг илүү яаж гоё дэмжих үү, хамтарч ажиллах уу? Тэгээд дэлхийд хамтдаа яаж гарах уу гэдгийг бол илүү сонирхож байгаа. Тэгээ манайх бол өөрөө нүүр бодлын сургалт үйлчлэгээ явуулдаг газар. Тэгээд бид нар бол ер нь бол гадны одоо багш нар гадны сургуулийн хөтөлбөрүүдийг Монголд оруулж ирж сургалт зохион байгуулах тий. Монголдоо бас их хэлээрээ гадаад багш нараас суралцах боломжийг бас нэгдүгürt хайж байгаа. Тэгээд илүү нөгөө өөрөө будхаас илүү буддаг мундаг охтууд одоо залуучуудыг илүү хөгжүүлж тэднийг менторлох тий. Коучинг их. Тэгээд илүү энэ салбарыг илүү менежментээр удирдах тийм арга барил руу юу нь явж байгаа. Манай компани ч гэсэн юу нь манай ажилчид тэр одоо юу гэдэг бидний ажиллах арга барил ч гэсэн юу нь бол тийм басан. Тэгээ илүү би нүүр будах гэхээс илүү жоохон удирдлага зохион байгуулалт тал руугаа илүү сүүл үед аяг суралцж байгаа. Сүүлийн 2 жил яг гэдэг чаа. Тэгээ манай компани ч гэсэн юу нь байгуул бүрийн системийн үйлчлэгээ одоо консалтинг үйлчлэгээ компани дээр аваад одоо яг компаниуд ч гэсэн яг тийм байдлаар удирдах байгаа байхгүй. Удирдан зохион байгуулж байгаа. Тэгэхээр би ингээд өөрөө будаал ивэл буцаар аваад дуусах гэдэг байхгүй. Гэтэл би яг надтай ажиллах сонирхолтой мөрөөдөлтэй хүмүүсийг илүү сурах, тэднийг илүү хөгжүүлэх, илүү хурдан хөгжих. Тэгээд тэдэртэй яаж менежлж хамтарч яг гой зөв зохион байгуулалттай ажиллах уу? Тэгээд бас энэ эх хонд бол маш их ажлууд хийх гэж байгаа. Манай компани дээр бас ISO нэвтрүүлэх гэдэг одоо бас ингээд бичиг баримтын хувьд юмуд их юмнууд нь хийгдсэн явж байгаа. Тэгээд киноныхоо яг одоо нэг Америкаас орсон сургуулийнхаа киноны одоо сургалтыг зохион байгуулад киноны студид тусад нь байгуулж
хийж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бас мейкапын одоо брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү бас төсөл эхлүүлж байгаа. Гэт ингээд маш олон ажлуудыг хийж байна. Тэгээд бизнесч тэр ер нь ингээд надаас хамаарахгүй явах. Тэгээд би илүү одоо энэ салбарыг нэг хөгжүүлэх тал руу цагаа зарцуулах сүүлийн үе тийм зорилготойгоор ажиллаж эхэлж байгаа. Тийм тэр ганцхан би ингээд будаал гэвэл надаас илүү өөр цагийн нөхцөлсөд гарахгүй шүү дээ. Тийм учраас менежмент зохион байгуулалт аягүй зөв хийгээд би яг байх ёстой цагтаа яг зөв газараа байх, зөв газараа хүмүүсээ чиглүүлэх тийм зүйл рүү ер нь бол жоохон бизнес тал руу илүү баг ороо явж байгаа. Гэхдээ мэдээж үе одоо гой бүтээл хийж биш тэрнээсээ кайф авдаг бол юм аа хийн. Тэгжиж миний мэдрэмж одоо гой байна. Тэгэхээр ингээд яг official-ны ажил мейкап хоёрыг зэрэг хослуулад ингээд явхад болмос. Жохон хэцүү зүйл гардаг. Гэхдээ одоо суралцсан л багаар явж байна. Ямар ч гэсэн наран мэгч маань салбартаа маш том шинжилгээг хийн гэд төлөвлөсөн дэлхийн зах зээл дээр улсынхаа мейкап артистуудыг гаргана гэд маш том зорилго тавьсан явж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхний жишээ бас ингээд гоё шилдэг залуучуудтайгаа нэгд оруулаад ингээд намайг урьсан явдалтаас маш их баярлалаа. Тэг та хэд ч гэсэн ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За ингээд манай өнөөдрийн маань энэ дугаарын подкаст маань мейкап артист наран мэгч маань оролцлоо. За тэгээд дараагийнхаа подкастер эргүүлцлаа. Түр баяр таа. Баяр таа.